28.10-ыг Баянгын орон дээр юу гэж ярьсан юм бол да би удаа ойлгоогүй юм болов дараагийн эцсийн зүйл бэлтгэхтээс анхаарах хэрэгтэй юм болов. Эвсэлд нэгдсэн нам эвслээс гарсан хэдий ч 51%-аас дээш тооны гишүүд тухайн эвсэлд үлдсэн тохиолдолд уг эвсэл хэвээр хадгалагдана гэж. Би эвсэл байгуулна гэдэг чинь намууд буюу одоо субъектүүд нийлж эвсэлж байгуулж байгаа. Энэ чинь бүтцээр дамжуулж шийдвэр гаргаж эвсэлт байгуулж байгаа. Тэгээ энэ эвсэл байгуулсан шийдвэр гаргаж эвсэл байгуулсан субъект нь эвслээс гарчихлаар тэнд хэдэн гишүүн үлдчихлээр тэр эвсэл хадгалагдана гэдэг чинь удахгүй шүү дээ. Энэ зарчим буруу байна. Баянгын орон дээр яг юу гэж ярьсан юм бол би тэр шийдвэр гаргасан нам субъектэл эвслээс гарсан бол тэр эвсэлд хэдэн гишүүн тэр одоо хашаандаа үлдсэн байна уу үлдээгүй байна уу гэсэн үл хамааран энэ эвсэл одоо татан буугдах байхгүй болох тул асууж ярих ёстой шүү зарчим нь. Гэтэл эвслийн байгуулсан шийдвэр гаргаж эвсэл орсон нам нь шийдвэр гаргаад эвслээс гарчлаа гэхлээр тэнд нь хэдэн гишүүн нь үлдчихлээр эвсэл хадгалагдана гэдэг чинь энэ болохгүй шүү дээ. Гишүүд саналаа нэгтгэж эвсэл байгуулаагүй шийдвэр гаргаагүй. Тэр бүтцээрээ дамжуулаад субъект буюу нам гэдэг субъектээрээ дамжуулж шийдвэр гаргаж эвсэлд орж байгаа. Эвслээс гарсан бол тэр эвсэл задарна байхгүй болно. Хэдэн гишүүн тэнд үлдсэн үлдээгүй гэдгээс үл хамааран энэ эвсэл одоо байхгүй болох асууж яригдэн шүү дээ. Тэгэхээр энийг одоо бас юу гэж одоо ойлгох юм бэ? Хэрвээ энэгээр одоо ингээд гишүүд дэмжиж одоо явчих юм уу? Эсвэл одоо унгаад яах юм уу? Гүйл одоо ангоор дахиж ярих юм уу? Энд чинь эвсэл байгуулсан тэр бүтцэн шийдвэр гаргасан бүтцэн субъект нь байх гарч яхад хэдийн гишүүн үлдснээр ингээд эвсэл хадгалагдаж байж болохгүй. Тийм учраас энэ зарчмыг одоо дахиж ярих хэрэгтэй байх. Энэ санал хураах юм уу? Санал хураагаад унах юм эсвэл энэ чигээр санал хураах үлдээгээд Баянгын дахиж ярих юм уу? Энэ бол зарчим нь бол болохгүй байна. Би бол бүтцээр дамжуулж нэгдэж байгуулж байгаа болохоос биш гишүүд нэгдэж одоо эвсэл байгуулаагүй учраас энэ бол ойлгомжгүй заалт байна. За мөнгө хөргөлөх шүү.